Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео болохоор та бүхэндээ дүү аялал давталтын эхлэг утга, дуусах утга, давталтын алхмыг компьютерийн keyboard-ноос авдаг програмыг хэрхэн бичгийг та бүхэндээ тайлбарлая. За үүний тулд биднэрт full тоон хэлбэрээр N Z Y I гэсэн дөрвөн хэсэгч хэрэг болно. За энэ дээр бид нэр болохоор N хөвсгчээр давталтын эхлэх утгыг за харин Z хөвсгчээр давталтын дуусах утга за харин Y утгаар Y хөвсгчээр давталтын алхмыг бол аавна. За I хөвсгч маань давталтын өөрийнх нь үндсэн хөвсгч байгаа. За escape функцээ ашиглаад бид нэр шууд давталтын утгыг бол оноож өгч болно. За ингийн тулд хувь D гэж давхар ажилтан дотор бичээд давталтын эхлэх утгыг N-ийг компьютерийн keyboard-ноос авъя. За дараа нь escape функцийг дахин ашиглаад давталтын дуусах утгыг бол оноож өгье. За давталтын дуусах утгыг авахын тулд бид нэр escape функцийн дотор Z-ийн утгыг бол бичээд өгнө. За үүний дараагаар бид нэр давталтын алхмыг бол бас авах боломжтой. Давхар дахиад escape функцаар давталтын алхмыг бол авъя. За ингээд давталтын алхам маань одоо Y хөвсгч байгаа. За үүний дараагаар бид нэр давталтынхаа эхлэх утгыг оноож өгье. Нэгөөсөндөө давталтын эхлэх утга маань болохоор I тэнцүү N давталтын одоо Y давталт дүү Y давталтын үндсэн эхлэх утганд N гэсэн хөвсгчийг бол оноож өгнө. За ингэснээр компьютерийн keyboard-ноос авсан утгын дагуу давталт маань эхэлнэ. За дүү гэдэг давталтынхаа нөхцөлийг бичээд гоё хаалтаа нээгээд гоё алтан дотроо давталтын алхмаа тавьж өгнө. За давталтын алхам нь бол стандартаар бол энгийн байдлаар I тэнцүү I дээр нэмэх нэг байдаг. За өнөөдөр давталтын алхмыг бид нэр компьютерийн keyboard-ноос авсан учраас I тэнцүү I дээр нэмэх нь Y гэсэн хөвсгчийн утгаа оноож өгнө. За үүнийхэн дараа Y гэсэн давталтын нөхцөлн дотор бид нэр давталтынхаа утгыг I-н Z-ээс эрс баг буюу тэнцүү гэсэн нөхцөлийг бичиж өгнө. За ингээд бид нэр print функцийн дотор давталтынхаа утга I-г бол хэвлэнэ. За ажлуудад үзье хэдүүлээ. За хамгийн түрүүнд эхлээд бид нэр давталтын эхлэх утгыг оноож өгнө. За эхлэх утга маань за давталтын эхлэх утгаа оноож өгье. За эхлэх утга маань 13, дуусах утга маань 45. За энэ хоёрын хооронд тоон дарааллыг хэвлэх давталтын алхам маань хоёр алхамтайгаар хэвлэе гэж үзэх юм бол 13-аас 45 хүртэлх тоон дарааллын алхмыг бол хэвлэсэн байна. За энэ дээр байгаа тоонууд маань хоорондоо наалдаад хэвлэгдсэн байна. Нийлээд гэсэн үг. За түрүүн энэ онлайн C компайлерыг ажилуулж байгаа Programize.com сайтын дурсалтын print F try Programize Pro гэсэн текстийг арилгая. За энийг арилгаад мөр унгахгүйгээр хооронд нь зай аваад хэвлэе гэх юм бол ингээд хэвлэлчин. За ажлуулад үзье. Эхлэх утга маань 12, дуусах утга маань 34, дөрөв алхамтайгаар хэвлэлээ. 12-оос 34 хүртэлх дөрөв алхамтайгаар тоон дарааллыг бол хэвлэсэн байна. За дахиад нэг ажлуулад үзье. Дараагийн утга маань болохоор 100-аас эхлээд 150 хүртэл 6 алхамтайгаар хэвлэе. За тоон дараалал маань 106, 112, 118, 124 гэсэн тоон дараалал гарсан байна. За энэхүү програмыг маань хүнтэй харилцаж ойлгомжтой болгохыг үйл бид нэр escape функцуудынхаа өмнө print функцийг ашиглаад давталтын эхлэх утга. За тэгээд дараа нь дуусах утга. За дараа нь болохоор бид нэр давталтын алхам гэсэн утгуудыг бол дэлгэсэн дээр бол текстүүдийг хэвлэх боломжтой. Алхмын утга. За ингээд хэвлэх юм бол хэрэглэгч нарт одоо ойлгомжтой юм програм болж хувирна. За давталтын эхлэх утгаа орвол за эхлэх утга нь 78, дуусах утга нь 1000. За энэ хоёрын хооронд
28 7 тий гэсэн юм алхмаар давталтын тоогоо аваад хэвлэх юм бол 78-аас 1000 хүртэлх 27 алхамтайгаа тоонууд маань ингэж хэвлэгдсэн байна. За өнөөдрийн видео авчлагт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувг тань таалагдсан бол манай бичлэгийг лайк дараарай. Мөн манай сувгийг маань subscribe хийж биднийг дэмжээрэй. Мөн бичлэгүүдийг маань бусдад түгээж шеэр хийж бидний үйл ажиллагааг дэмжээрэй. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.